Яг нь ер нь бол Монголд ардсан улсад үүсээд улс төрийн одоо шин салхи бий болоод Монголд анх удаа ардсан үйл санаа, ардсан хувьсгал тэ ардсан гэж байгуулагдсан. За мэдээж бол анх одоо 1989 онд эхлээд 90 онд өрнөсөн нийт хувьсгалын бол хамгийн гол үйл санаууд монголчууд өөрсдөө эвлэн нэгдэг байх ёстой, улс төрийн намар байгуулдаг байх ёстой, улс төрийн соёл гаргах ёстой тий. За мөн бас ингээд хүн сонгуул өгдөг байх ёстой. Тэрийг чөлөөтэйгээр зөвхөн нэг намыг заавал дугуулдаг олон зүйлс байх ёстой гэж энэ одоо нам бий болсон. Ингээд бид нар 35 жил болж байна. За мэдээж 35 жилийн хугацааны түүхэнд бол бас одоо хүний амьдралаар ирэх юм туулж бол бүхэл түүхэн амьдралыг туулж үзсэн. Тэгээ өнөөдөр бол энэ ив нэгдэл институт, зохион байгуул, сахилга бат гэдэг ингээд бас өнөөдөр манай ардс нам бол бас дараагийн шин шатандаа гарч байгаа гэдэгт одоо бид 100% итгэлтэй байгаа. За мөн ардс намыг анх үүсгэн байгуулахад оролцсон нийт бүх хүмүүстэй, бүх намынхын гишүүдтэй, за мөн өнөөдрийг хүртэл одоо үйл санаанд үнэн ч 200 гаруй мянган үнэн ч одоо ардс намд хайртай гишүүдтэй бүгдэнд нь энэ баярын өдрийн мэндийг хүргэе. Бид нар дараагийн олон сонгуулиар илүү үр дүнд хүрсэн, илүү баяртайгаар уулзаж бид нар 40 жилийн баярыг магадгүй илүү сайхан өргөн хүрээтэй өргөн төлөвлөлт ухаа гэж итгэж найдаж байна. Тэрний ардс намынхаа бүх гишүүдэд бүгд нь баярын мэнд хүргэе.